Архангай аймгийн Чулуутсан 4,000 орчим хүн амтай 160 мянган толгой малтаагаас улсын хэмжээнд үхрийн толгоогоор 2 дугаар байр эзэлдэг. Тусмын удирдлагын өдөр нийслэлийн чиглэлтэй дүүрэгт ажиллаж хамтран ажиллах санамж жижиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд, үдээ аж ахуйн салбаруудад туршлага судлах төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлэх зэрэг томоохон ажлууд хийгдэх юм. Занкснаар хот хөдөөгийн ялгааг арилгах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нийслэл худалдан борлуулах, зах зээлийн хэмжээг зэрэг ажил тогтолдог юм. Чулуутаар зогсохгүйгээр Архангайхан сумуудыг гушуучилж энэ нийслэлтийн сүү цагаан эдийн мах сүү экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчтын гар дээрээс нийлүүлэх. Дараагийн нэг дугаарт сумын даргын мөрийн хөтлөд суугдсан гол ажлууд хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх. Энэ ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд суманд байж байгаа 12 аж ахуй нэгжүүд байдаг. Энэ аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг готын нийслэлийн аж ахуй нэгжүүдтэй холбож хоорондоо хамтран ажиллаж мал аж ахуйн болон түүхийн эдийн бүтээгдэхүүнийг харилцан солилцож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд арга туршлагатай солилцоход нь нэлээд төлхөө чиглэлүүдийг анхааж үзье гэж ажиллаж байгаа. Шингэлтэй дүүргийн хувьд нийслэлийн хойморт байрлах, хүн ам үйлдвэрлэлүүчилгээ ихээр төвлөрсөн бүсэд барьжлаа. Чулуутсантай хамтран ажиллаж харилцан туршлага судалснаар үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг холбосон томоохон ажлууд хийгдэх юм байна. За жишээлбэл туссан сүү цагаан эдгээр алдартай. Тэгвэл экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нь нийслэлийн иргэдэд худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх, замун тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад үдийн сан хөтөлбөрт эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх нэ. Шингэлтэй дүүргийн маань саяхан засаг даргийнхаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлуулсан. Энэ дотроо бол бидний ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх энэ зорилгыг бол гол болгож тавьсан. Тэгээ энийг зөвхөн Шингэлтэй дүүргийнхаа 170 мянган иргэнд биш, хамтын ажиллагаатай Чулуутсныхаа иргэдийнхаа орлогыг нэмэгдүүлэх, малчин иргэдэд туслах ийм ажлыг зөвхөн байгуулах юм байна. Манай Улаанбаатар шууд сайн мэддэг. Шингэлтэй дүүргийн тусгаар тогтнолын талбай дээр жил болгон цагаан эдийн үзэсгэлэн худалдаа гардаг. Манай Архангай аймгийн Чулуутсан байна Монголд бол цагаан эдгээр алдартай. Тэгэхээр зэрэг Чулуутсантайгаа хамтан ажиллагаа тогтоосноор зөвхөн Чулуутсанаар барахгүй Архангай аймгийнхаа малчид хөдөлмөрчдийг энэ үзэсгэлэн худалдаанд оролцуулж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх энэ ажлыг бол төлхөө зохион байгуулъя гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд ер нь бол боловсрол дээрээс нь нэмээд жижиг дунд бизнес эрхлэх, тэгээд эрүүл мэнд, биеийн тамир гээд олон салбарт манай хоёр таван газар хамтарч ажиллах болно. Хамтын ажиллагааны хүрээнд Чулуутсмын удирдлагууд Шингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, бусад салбаруудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хөдөөд нутагшуулж болох ямар л боломж байгааг эрэлхийлэх юм байна.